Эрхэм хүндэт сонсогчдод та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр бэлгийн тооллын 17 дугаар жарны хамгийн номхот чимээх галга хай жилийн намрын дунд сарын 15 харагчин хай өдөр будгарыг. Аргын тооллын 2007 оны 9-р сарын 26 лав гарыг. Сонсогч танд шинэ өдрийн цог явдлан бэлэгдэн үйдэг үтэж өлзий буян орчхын ерөөл дэвшүүлэн Монголын үндэсний радио өнөөдрийн хөтөлбөрөөр эхэлж байна. Радио станц ярьж байна. Алтан шарзам. Замчдын ажил үйлсийн талаар явуулж байгаа алтан шарзам цувралын энэ үний 2 дугаар. Гүчт ямар сони юм бэ? Яаж болох вэ гэж өдрийн бодол шөнийн зүд болж байсан $3600 хүнжил доороос яг тоо зүсээрээ гарч ирж байдаг. Тэрийг хог танихгүй согтуу хүн ирж хонохтой хаяад бас тэгээд хаалгач тор хийлгэлгүй орхоод явчихсан байдаг. Ийм их мөнгө хайчаад оргоно гэж юу байх вэ? Энэ ер нь юу болоод байна? Энэ сарын 10-аар хөдөө орон нутгийн болон нийт автозонын байгууллагын захирлуудын хамтарсан зөвлөгөөс наар зохион байгуулж энэ амийнхаа ажил төрөл цаашдын зорилтын талаар багтаасан. Миний үгөө зөвлөгөө нь дэд үтсийн хөгжлийн яамны сайдаас эхлээд газрын дарга хүртэл оролцож замчдын санал бодлыг сонслоо. Үгүй ингээд урчин би чинь юу гэж зүтлээ тавь. Одоо чи гинэж. Үгүй ч хоосроод л чи муу яр байгаа та. Тэгтэл бас ийм их мөнгө өөрөө халганд унаад орж ирж байдаг. Энд ч одоо хазуу хэцүү. Харин алтай дайн тухай одоохондоо хэлэхгүй байхын тэр юм байна. Би аваач ч өгнөө гэж аваад замаас нь үрчиж мэдэх хүн шүү манай хүн чинь.
Тэгэх юм бол бас л өөр болж хоцорно. Бас тооны хөшөө. Ой. Миний босох яах вэ? Найз нь ухс гэж усаад л 3 зулцгаа хөөрхөн хувцлаа цэцэрлэгт нь хүрчих юм шүү дээ. Харин миний толгойд нэг хачин бодлого орж ирээд байна. Юу бодлого вэ? За тэр бодлого яах вэ? Хүүхдүүдийн цэцэрлэгийн мөнгө хугацаа тулчаад байгаа шүү, мэдж байгаа биз? Харин байрны мөнгө, утасны мөнгө гэж нэмж хэлээч. Тэр яах вэ? Найз нь аргалчихна. Харин чи 3600-ыг 3600 хуваагаад байгаа. Юу гинэ? Чи арай. Үгүй арайсэд байх юм байхгүй. Чи нэг хариуг нь хэлээдэх. Хэд ч гарч болно шүү дээ. Үгүй харин тэгэд хэд гарах вэ? Жишээ нь чиний наа шаардсан толгой шиг тэг гарна. Эмэгтэй хүн богино ухаантай гэдэг энэ дээ. Чи хэд гарах гэдэг аа? Урт ухаантай минь. Чиний ямар ухаан гарах гэдэг байгааг би мэдчихэж шүү. Хонгор минь дээ. Олон янзын хариу гарна. Жишээлбэл $3600 Юу доллар вэ алтаа? 3600 хуваахад 3600 гарна үстэй ялгаагүй аа. Энэ бол чи бит хоёрын энэ байрыг авахын тулд тавьсан өрний төлөөг үлдэгдэл. Төлөх хугацаанд дуусаад 3 хоног байгаа. Удахгүй байраа барьцаанд алдаад муу 3 хүүхдээ дагуулад гудамжинд гарах гэж байгаа тэр өр. Тэгж хэлсэн дээр. Бас хатуу байж шүү. Одоо яалтаа билээд. Ямар хулгай хийж худлаа хэлтэй юм шиг. Бит хоёрт хинэл туслаа гэж гэжтэй. Гүн чинь яах юу ах вэ те? Хоёрдугаарт 3600 хуваахад нэг гар. Тийм үү? Энэ бол нөгөө чи бит хоёрын Чиний минь гэж. за чиний минь хуруу хумсаа хугалж Хорглоо тоолон байж гэж хэл. хорглоо тоолон байж олсон нөгөө хідэн төгрөх байхгүй юу? Хүүхдүүдийн хаамдахыг булан байж гэж хэлвэл илүү ондоо. За тэгчиж ярихгүй. Харин 3 дугаарт 3600 хуваахад тэг гарна. Нөгөө чиний яриад байдаг. Нэг л өдөр хоёулаа өөрөө тэгэлж аваад сайхан жаргана тийм ээ. За. Харин 4-р хариуг нь би мэдх юм байна. Чи надаас мөнгө салгах зайл гарна. За, босоо. Миний хайр таарчихлаа. Гэхдээ 4-р бол $3600-ыг 100 хуваасан ч болох юм шүү. Тэгвэл $36 $40,000 төгрөг гэсэн үг. $40,000 төгрөгтэй болчих юм бол машинда түл шаваад, сэлбэг аваад өдөөс хойш гарч мөнгө болно гэсэн үг үстэй. Чи минь ядарсан чантан боллоо. Энэ дотор бас миний дотрыг засах юм орчихно гэдээ хэлж чадахгүй түмэн юм тааж суух юм. Шин салгахтаа бүхлээ штэ. Чамаагаа би яаж өрнө салгаж ярах вэ? Уун чи намайг жаргах биш. Би чамайг жаргах ёстой юм шүү. Ингээд хоёулаа анх яа танилцлаа та чи бод. Хотын захын дүр юм уу хөлсний шавар тагцсанд нэг хоёр чамдам ганц үүдэнтэй л нийлээ үсттэй. Тийм шүү. Тэгэхэд одоо яаж юм? Гэхдээ одоо бол барьцааны хоёр өрөө байртай ядуу хүн ундаг ганц цагаан машинтай гэж юу? Тийм л байна шүү. Арайч. Гүнхэд манай 3 зулцах яах вэ? Нэр Тэр чинь хоёулахнаа байсан бол одоо үржээд тавуулаа болцоход байгаа юм биш үү? Тэр ч тийм шүү. Амьдралаа гэж. Йой. Хүй. Энэ таарч байна. Бид чинь юу вэ? Болохгүй. Үгүй юу болохгүй гэж. Маньхан өнөө цоглуулсан хэд наваа хэд болчихсон чинь намайг аваад үрчихнэ гээд бүр халаасалдаг болоо яа. Энэ нөхрөөсөө мөнгөө нууж болохгүй шүү. Наа ч юу дамаа угаалтаа. За.
Хүш тэр яах вэ Алтаа? Чи нөгөө хүнээ хизээ явсныг мэдсэн үү? Явчих ч юу? Хаалга онгорхоо хаяад явцсан байлээ шүү дээ. Хачи юм аа. Цүнхэн байна уу? Байхгүй. Гэхдээ тэр хар шөнөөр бурхан минь одоо яаж гэртээ хүрсэн байдгийг бол тоо. Хүч чи гэрийн хаана байдгийг мэдэх юм уу? Мэдхгүй. Нэр нь хин гэдгийг? Хаана ямар ажил хийдэг хүн бэ? Асралт гэдэг юм аа. Цэрэгт манай сумангийн дарга байсан. Тэгээд алга болчихсон юм. Одоо хаан ч үлээ нэг яаманд нэлээд том ажил хийдэг юм гэсэн. Одоо тэр хүнийг яаж олох нь? Утсын ч аваагүй юмсан. Үгүй чи тэрнийг олж уулзах юм уу? Надад туслах гэсэн юм аа. Тэр чинь их нөлөөтэй хүн байхгүй юу? Яаж нөлөөгийг мэдсэн чи? Нөлөөтэй байхгүй яах юм бэ? Төрсөн дүүн их хурлын эрхэм гишүүн юм чинь. Тэргүй бол манай захирагч чинь их үүний мэрэгжлийн хүн. Яаж яамны том төшмөл болох вэ? Тэр чинь тэгээ баян хүн үү? Социализм нууснаас хойш хоосон хүн дарга болохыг ер нь чи сонссон уу аа? За тийм байдг юм байж. Чи тэгээ баян дарга гарч ирж олох юм биз дээ? Өө чи чинь ходоо дотор 7 огт нь ноцолтоод байхад юун ч их юм шалгаад юм дээ. Хүшээ. Та хоёр яаж уулзсан юм бэ? Одоо уучраад ерөөл хоёр шиг л уулзахгүй юу да. Би нэг нүдэрээ замаа ширтээд л нөгөө нүдэрээ хэн гар өргөх болоо гэдээ явж байтал харин мань хүн гар өргөж өгдөг байгаа. Тэгтээ би машин дотор суусан хойно л таньсан л та. Гэхдээ тэгээд тэр баян даргач одоо явган таварч идэх хэрэг. Би яаж мэдэх юм унаага өгөөд л явуулчихсан гэсэн шүү дээ. Тийм үү. Али бос. Найд нороо орохт. Чи ч одоо хизэнээс орд ир хураадаг болчихоо. Өнөөдрөөс Бас түрүүн хайрт минь майртан чиг шиг хөхөө шиг донгодол хэлээ. аргагүй шүү дээ. Өчигдрийнхээ орлогыг зарлах гэсэн хүн чинь. Юу гэж байгаа юм бэ? Бүгдээрнгээр нь ууц юм уу? За даргаа дайлсан гэж дээ. Өөрийгөө бас дайсан гэж. Тэгэхэд би даргаыг дайлаад л дарга миний машиныг дайлаад л сонноос дарга миний амьдралыг сонирхоод л тус сууллыг барьж гэх шиг нэг юм яриад. Ушаалтаа. Тэгвэл хоёул мөнгө зээлээ л да. Сайхан санаа байна. Гэхдээ одоо тэр хүнийг ч одоо хаанаас олох юм бэ? Ядаж утсан ч байхгүй. За та. Өөрөө л манайхыг олоод ирэх байхаа та. Хөш. Тэгвэл юм орчих ч юу? Гүйгүй. Юу ч орхиог байна лээ. Тэгвэл юу гэж би төр дээр ирэх юм бэ? Тэр чинь шал сохтуу тасарчихсан байсан. Айгүй бол аль хороолд ирснээ ч мэдэхгүй байна. Нэрэл олохгүй хаа та. Их сохтуу ирсэн шүү. Хүшээ. Тэр хүн ерөөсөө дахиж чамтай хизээч уулзахгүй манад ерөөсөө ирэхгүй юм байна шүү дээ, тийм үү? Үгүй ирэхгүй. Хизээ байдлаар нэг баячвал ядуус үдэнтэй нөхөрлөл сүйд болоод байсан юм. Тэгвэл нөгөө чам туслан энэ төр хэл байдаг чинь хутлаа л юм биш талтаа. Хонгор минь. Тэр чин согтуу үний хөөрцөг худлаа үг аа. Тэр хүний тус дэмийг авахыг гордсноос харин намаагаан өөдөн татаж авахаан бод. Йоо. Нөгөө мо 7 охтон чинь бүр давраад нэг алга барьж аваад гавлын яс руу нүдэд орлоо. Чи минь хөрөлцөхөд минь туслаа. За тэр яах вэ халтаа? Өөр зээлгүй болж хизээ нэг нар харж жаргадаг бол гэж бодсоор байгаад найз нь өстө залхаж шүү. Өчигдөр охин чинь манай ангийн болроо өдөр болгон л өөр шинэ хувц өмсөж ирээд ах юм. Гэтэл би нодлонгийнхаа палачтай гэж хэлж илээ. Гэтэл тэр нь бүр багада татаачихсан шүү. За яах вэ? Амьд явхад эргэжлийн наадам үцэн гэдэг юм. Би энэ тарчиг амьдрал гээжтэй нэг л өдөр тооцоо хийж данс дугуулж цэг тавих өдөр ирнэ. Чим итгэр. Тэгдэгсэн бол сайхан л байна. Гэтэл
Үннээр явбал өхөр тэргээр туулайг үтсэн гихчээр шударгаар явбал жаргах цаг ирнэ гэж найз нь бодсоор байгаад өстой солигч хувцсгүй насыг барах нь биш. Гэтэл хав адилхан хүмүүс харсаар байдлаа то баяжаалах юм. Гэтэл би тэр ерөөс цул өөр. Тэд нар ч одоо сэтгэл хангалуун сайхан л амьдрах юм биш даалтаа минь. Ер нь тэгээ бодоод байх нэ. Хүний буян, хотгийн ус хоёр хэмжээтэй гэдэг үнэн баха. Гөхөө. Тэд чинь хүний махан хүнстэн хөрөл чулуун зүрхтэнгүүчүүд. Тэгээд ичид зов ханад садах нэнжин сэтгэл гэж байхгүй. Гэтэл махан зүрхтэнгүүд бидэнд тэр бүхэн чинь бүгд байгаа болохоор бид зовж шаналх тавилантай байгаа байхгүй юу? Болдгсон бол мис засал хийлгээд тэр сэтгэлийг аваад тийм хөөрөө чулуутчих юмсан. Тэгвэл дорх нь бол цүдийгээд эхлэнтэй. За цэцэн ухаантан минь горилог компани чи ажил хэцүүдлээ. Одоо ажиллаа бод. Цагч бүр зөндөө. За үз. Харин тэр асралтгүйгээ таарах юм бол надтай уцаар ирэх гэж хэллээрээ. Гэхдээ ингэж тэрнтэй уулзж яах гэж байгаа. Үгүй яах вэ? Өдийн хоол хамт идэ. За тэгээ хүнээр тоглоод идэх юм. Бид хоёрын хамгийн гол ажил бол мөнгө олох шүү. За? Мөнгө. Мөнгө олох шүү. Өдөр ирж хоолоо ч идэхгүй. Уцаа салгаад унаагаа тавиад тэгээ өөр зүрээр цогтоо орж ирнэ. Гэхдээ тэр $20,000 халаасанд байсан алга болчлаа гэсэн чи юу гэсэн үг юм бэ? Ойлгохгүй шүү дээ би тэрийг чинь. Надад тийг яриад өгөөч алуу. Энэ архинаас боллоо. Арх бол зүгээр шалтгаан заа юу? Энийн ард учир занглаа байж л таараа. Ямар юм учир занглаа байд юм бэ? Өчигдөр өглөө 3 хүн дээр босчихсан юм байл үү? За тийм байж гэж бодъё. Тэгээд асралтгай. Та хаана хинтээ наргид сингснээ ярьдаа надад нэг Алтаатай арх уусаа. ямар алтаа? Тендер торлох ч юм уу? Тэр тендерт оролцох. Тендер. Яг л нэг юм таксины жолооч. Хөөс миний цэрэг байсан юм. Гэхдээ яаж аваа тийм та таарчдаг байна? Наашига эртхэн ирээ чамтаас ус алхинд гараа гэж бодохгүй юу? Тэгээ жолооч явуулчихсан. Тэгээ гараа такси байсан чинь тэр нөхөр миний зэрэг байсан нөхөр зогсож байдаг байгаа. Тэгээд би тэр яа олон жил уулзсангүй инээ тэрийгэ сүйд майд болоод байхгүй юу? Тэгээд аргаагаа дайлан барина гээд. Тэгээд бид хоёрыг зоогийн газарт орсон. Алтаа машиныг тавьчихад ирсэн. Тэгээд бид хоёр наргиж эхэлсэн дээ. За тэгээд яасан? Танаа тэр цэрэг алтаа чинь тань тэгээ хүсний үхэ авч өгсөн үү? Чая болдоо. Надад ч бас тэр юм ёс суртахууны хэм хэмжээ гэж байдаг юм шиг хонгор минь. Тийм үү? Өөрөөсөө 20-17 та охиныг яаж толгойг нь эргүүлээд энд авчираад эд тогшлихаа манаач болгосны чинь мэтгэл юм биш үү асралтах бай. Тэгээ яасын цааш нь яриач. Тэргээ яах вэ? Уугаад л наригаад л нэг мэдсэн чи алтаа намайг хөтлөөд айл руу орж явах шиг байсан. Нэг сэрээ харсан чинь танихгүй л юм дээр чивтэж. Тэгээд аль би чам руу ирээ гэж бодоод босоод нааш явсан. Яаж ирсэн би санахгүй. Гэхдээ тэр мөнгө даа цүнхэнд чинь байсан юм уу? Халаасанд чинь байсан юм уу? Халаасан байсан юм аа, халаасан байсан. Гэхдээ тэгээ яахлаараа алга болчихдөг юм бэ? Тэр мөнгөтэй явагч алтаа мэдсэн үү тэгээд? Яаж мэдэх юм тэр? Тэгвэл тэр чинь ойлгомжтой л байж тэр алтаа чинь л авсан байж штэ. Эсвэл та худлаа яриад байгаа юм уу? Юу сүртэй юм нөх шиг. Хэдэн долларын төлөө сүрчгийг хавцаа тайвш юм нөх заа. Хөөе асралтгүй.
Тэр мөнгийг чинь би олсон заа юу? Тэр чинь миний мөнгө. Тэгээ чи өөрөө тэр мөнгө авах чинь яасан юм? Гэхдээ очиод авъя гэсэн чи тэр хүн чинь эмийн зуучилж 90 авдаг юмаа гэж очиулаагүй үсттэй. Та ч гэсэн би очиод авчил гэж хэлээ үсттэй. За таашир онгорн таашир. Тэр 20 мянган доллар яах вэ? Буруу замаар орж ирсэн юм болохоор буруу замаараа гараад яваач. Тэднийг тендерс ялуучаар 40 мянган доллараа чи өөрийнхөө гараар өөрөө аваарай. За юу? Бохир юм гэдэг нь бохир л байдгийн шүү дээ. Бохир замаар орж ирээгүй юм тэгээ танай энэ гэрт чинь байд юм уу? Аа? Энэ гэр орон машин тэрэг тэр эдлэн газар дэлгүүргээл хөөс хүчээр олж авсан юм гээл тэр нэг гологцсон офицерыг хідэн 5 уушнаас чи өөр юм байхгүй л ах шүү. Архи. Чи арай дэмжиж байгаа юм шүү. Аа? Даварч байгаа юм шүү. Аа? Би яах ёстой байсан таныхаар? Нэхэд гэгээ ариу амтэн гуйлгсан царайлал явж явах ёстой байсан юм уу? Аа? Хин чамаг тийм намайг очих дотроос дэшин татаж авсах гаргасан юм. Хин чиний ах トゥ нарыг өнөөдөр тэжээж тэтгэж яваа юм. Чи өдөө зэрэгтэй мэрэгчлээ болсон чинь хэний хүч юм? Аа? Би энэ бүхнийг чамайг жаргуулах, цэнгүүлэх гэж би дээрэмсэн. Тийм? Би дээрэмсэн. Би хэрэг энийг дээрэмдэгвэл хэн нэг нь дээрэмтгэл байсан. Чи тэгтэн миний хажууд алгаад осоод зогсож байсан биз дээ. Одоо ч бас зогсож ил байж. Болохгүй. Та намайг энэ тогшлынхаа манаач нь болгочоод жаргаж гин гэж бодож байна уу, аа? Дутагдах, гажигдах зүйлгүй нэг л нэг жаргасан хүүхэн дур зоргоор яваад ин гэж бодоод байгаа юм уу? Эний чинь жаргал гэдгүй юм заа юу асаа. Хүн болж төрснийг авъя. Өөр юмд байдгийн. За илүү явъя тэр алтаагийнхыг очиж олъё. За таавшир мөн онгорч байгаа таавшир гашгцсан дууштай за юу. Би тэр алтаагийнх чинь мэдэхгүй шүү дээ яах вэ? Үгүй энэ чи. Үгүй энэ чи ядаж машиныхын дугаарыг мэдээгүй юм уу да? Харин тийм машиныхын дугаарыг ч мэдэхгүй юм би. Үгүй тэр машина хаана тавьсныг мэдчихэв үү? Машинаа тавьчихад ирлээ гэсэн хаан тавьсан би бас мэдэхгүй. Тэгвэл тэр их хурлын гишүүн эрхэм дүүдээр чи очие л да яах вэ? Танаа тэр дүүд чинь чадахгүй мэдгүй юм байдгүй юм багчлаа. Ахийнхаа хаан хинтээ юу хийж авдгийг яадгийг мэдэг. Гэхдээ чамд одоо мөнгнөөс өөр бодох юм байна уу? За асралтгүй. Таны ивэл хайрын чинь багтаад 10 хэдэн жил би эрхэлжлээ. Одоо ухаан орчлоо. Боли заа юу? Энд миний тухай биш, таны тухай ярих цаг болоод байгаа ах шүү. Явъя тэр байцаагчид очие. Цагдаад очиж тэмдэглүүлье. Ачгүй л яах юм. Ээ чи муучсан төрийн том албан тушаалтан шүү. Очихгүйхгүй юу? Очихоо болчих. Харин би бол очноо. Би очиод тэр байцаагч яах вэ? Яаж энэ мөнгийг олсон гэд бузар булхайг чинь дэлгээд өгье л да яах вэ? Намайг үннээ хэллээгээд шитгэхгүй л байлгүй. Чи намайг стан цаг байж байгаа юм да. Ой туулаа. Миний хувцсыг үлдчихэж. Өөрөө бихгүй. Чи бэлдээд өгчлөө ой. Заяа нөхтөө. Хөөе. Хоёрын дугаар нэг даваа хөгийн булган. За ямар вэ? Үнэхээр гоё юм аа. 700 булган шүүбөмсөд юу болчихов?
Энийг өмсчихэд явж байхад муусаа ирчүүд хуйларч унаал. Мөнгө гэдэг яраагаал хамаг юм тэнтрэлтэй дарга. Нэгш гоё газтай. Нэгш нэг өмсөд үзчихдэг хөө. Яах юм бэ? Дими. Өмсөд үзчихээ л дээ. Үгүй Яршка. Энд чинь чи боддоо ийм сайхан дээли чи хүн амьдралдаа ядаад нэг удаа ч гэсэндээ мөрөн дээр тохож үзэх хэрэгтэй гэдэг байхгүй юу? За миний найз нэг өмсөд үзчихээ. За найшраа. Өмсөд үзчихээ. Яах юм бэ? Стог яриад миний найз стог үү. За тэр эрэгтэй. За тэр. Яна миний найз чи ямар гоё эрх юмсэг инхри яална матармар билүү дарга. Дарга Нэрээ зөгч гин үү? Дажгүй. юу ярьж байгаа юм би хааны гүн чиг байгаа үстэй дарга хэлээд өгөөч. Хааны гүнж явах вэ? Та гэд ажилласаа хийжээвэл над сайхан харагддаг шүү. За тэр дарга өөрөө атаархчихсан юу. Дарга юу гэж бодож байгаа гэж сэлэнгээ. Өөрөө энэ булган дэлийг авгаадаа өмсүүлээ. Театр дум суудаж очиод гой байх гэж байгаа байхгүй юу? Тэгээд даргын дотор мохоо байхгүй юу? Миний найз надад аваад найз надад ч бүр гуйж ээж захиалж хэлгсэн байхгүй юу? Миний найз чинь намайг бодох юм бол амар гоё цэжтэй, сайхан хүлцтэй. Дэндүү хүнд юм. Надаас илүү чамд гоё зөгж байгаа болохоор би хэлдэг байгаа байхгүй юу? Дэндүү хүнд юм. Юу чи өднөөс хөнгөн энэс өнгөдөл хаанаас олох юм бэ? Өвдөө хинч хүн би, өмнөч хүн би. Булгаан авахгүйгээд байгаа хүнийг яах нь вэ? Үгүй штэ. Сайхан хүүхэн чинь хямдхан муухай хувцас өмсөх муухай гэдэг байхгүй юу? Өөрийнхөө үнцнийг өхүүлж байгаа юм тэр штэ. Байна уу? Уучлаарай, өөрөө удаа сандураад байна. Энэ үү? Энэ штэ, энэ навсгаруудын зөвлөл байна. Байна уу? Зоц. Чамтай яригны. Ямар хүн бэ? Тийм би. Өөрнөх нэг гэж байгаа юм ээ найз. Зүгээр дээ миний найз нэг өрөөсөн гутал нь байна. Тийм байх юм байна. За. Юу вэ? Юу ямар гоё харагдаж байна. Юу чөөрөг хэлж. Юу очирсан? Ийм цэц. За. Нэг удаа улаа авах гэж ирсэн. Жохон хэрэгэлцэнэгтэй зүгээр. Найз нь чамаас нэг юм гойхсон. Болцоотой бол хэдэн төгрөг зээлгээч л гэж. За харт. Тэг. За. Хэрэггүй баярлаа. Баяртай. За баяртай.
Би та хоёроос нэг юм асууя. Согтуу хүн сохор ухаантай гэдэг үнэн үү? За чи ч одоо гів хэлэх. Миний хөшин байж байгаа л нэг балан юм боддог тэр нэг хэлсэн үү? Тэр үнэн үү? Чи юу гэж боддог вэ? За да сохор ухаантай даж биш юм да. Ирчүүд чинь ингэдэг аахгүй юу? Арх уучхаараа баашлахыгаа сохор ухаантай гэдэг аахгүй. Гэхдээ чи тэрийг мэдж яах гэсэн? Согтуу явж байгаад ямар нэг юмаа гийчих юм бол хаана хизээгээс нь ер нь сандын болов. Яасан? Цаадах чинь арх ууж явж байгаад юмаа гэсэн үү? Гэхдээ тэгээд эсвэл миний хөшин юу яцсан юм уу? Согтуу хүний мөнгө олцсон уу? Гүүдээ юу гэж Тэгээд тэгээд тэгээ юуг нь асуугаад байгаа юм бэ чинь? Чи санах байдлаа гээх хүдэг хүн. Тийм биз дээ. Хэрвээ сохор ухаантай байсан бол мөнгө гээдгүй байхгүй юу? Хэрвээ гээсэн бол сохор ухаанч байхгүй байсан гэсэн үг байхгүй юу? За тэр үед нь бүр ямар ч ухаангүй явж байхад нь хайсан мөнгийг олсон хүн бол тэнгэрийн ишиг хүртлээ гэсэн үг байхгүй юу? Чи согтуу хүний хайсан мөнгийг олвол өгөхгүй нэ дээ. Миний дарга ямар тэнийг юм асуудаг юм бэ? Үгүй та бол яах юм? Хангаа нэрэндээ багтаад өгөхгүй л хангаа олохгүй олгүй хөө. Одоо хүний хайсан юмыг өгж л таа. тэр яах вэ? Яаж мөнгө олох вэ? Мөнгө зөөлдүүлчих хүн байна уу? Миний хөшин зөндөө өртөө штэ. Тэгээ дээр нь нэмж үр тавьж яах гэдэг. Харин тэр өрөө дарах гээд л тэр өрнөөс ч хөнгөлтэй л мөнгө зээлнэ. За яг хөө тэрийг хөнгөлөх гэж байгаа болч яадгийн зээлж болчихлоо юм л да. Тэгтээ чи нэг үг мэдэх үү? Хэрвээ хүнээс мөнгө зээлсэн бол мөнгө оллоо гэж бод. Мөнгө хүнд зээлдүүлсэн бол мөнгө хайчлаа гэж бод гэдэг үг мэдэх үү? Өрөнд татаж өгснөөс өвчин татаж өгсөн дээр гэдэг үг бас би. Тэр ч харин үнэн шүү. Өртөө байна гэдэг чинь. Ер нь л тэр асралт гэдэг үнийг олж болцсон. Тэгээд ингээл хамаг мөнгө алдсан. Одоо ресторагаар нь эхнээс нь яриа. Та мөнгө алдснаа яг хэдийд мэдсэн. Гэртээ ирээд үү? Айлд байхдаа мэдсэн юм уу? Тэгэхээр ийм байна л да. Мөнгө хайснаа мэдсэн гол биш. Үгүй юу н гол биш гэж. Өөр шөнийн 4 цагаар салгалаад ирэхээр чинь би мөнгө хаана байна гэж асуусан биз дээ. Халаасандаа байгаа гэсэн. Очоод үзсэн чинь байхгүй байсан байхгүй юу? Тэгээд мэдсэн. Чи байж л да өнгөр. Би ярих гэж л байна шүү дээ. Байц. Байцаарай. Тэгэхээр та нөхрийгөө ихээхэн хэмжээний мөнгөтэй явсан гэдгийг мэдэж байж дээ. Мэдлгүй яах юм? Мэдээд би аваад ир гэж хэлсэн байхгүй юу? Чи байж л да. Би ярих гэж л байна шүү дээ. Би энэ хүнд чинь ойлгохдоо ярьж чадсан заа юу. За яа. Би хүнд зээлдүүлсэн мөнгөө авлаа гэдгийг эхнэртээ уцаар хэлсэн. Энэ чинь мэдээж хэрэг зүүн хэрэг үстэй. Тэгээ би оройтсон. Оройтохоор эхнэр маань санаан зовсон. Энэ чинь мөнгөндөө гол иш байхгүй юу? Хамгийн гол нь энэ хүн миний төлөө санаа зовж байгаа. За тэр ч яг тийм байх юм байж. Та ер нь ингэхэд тэр их хэмжээний мөнгийг хаанаас авсан хүн бэ? Мөнгө өгсөн, авсан гэсэн баримт баталгаа танд байна? Үгүй байна. Би тэр баталгаа чинь байна. Би тэр мөнгийг толгой мэдээд хүнд зээлдүүлсэн байхгүй юу? Аваад иргээд явуулсан чинь харин ингээд алга болгочлоо. Энэ ч баталгаа болж чадахгүй л дээ. Хамгийн гол нь тэр их хэмжээний мөнгийг доллар гэсэн байхаа. Тийм. Хизээ авсан, хэн авсан, гарын үсэг. Нотлох баримтан дээр тулгуурлаж л бид энэ хэргийг шалгана шүү дээ. Гэхдээ тэр мэдээж хэрэг. Авчир таны зөв шүү дээ. Хэрвээ баталгаа хэрэгтэй бол баталгаа гаргаад өгч болно. Гэхдээ ингээд ер нь бид нар танаар мөнгө олуулах гэж энэ чинь ирсэн юм уу? Эсвэл хаашаа энэ танд байцаагт гад өөртөө гүгэд ирсэн юм уу? Танай нөхөр чинь мөнгө авсан баримт баталгаагүйгээр мөнгө авчихсан байж шүү дээ. Эсвэл танд мөнгө зээлдүүлсэн гэрээ чинь байгаа мó? Байхгүй. Би мэдээ тэр мөнгийг хүнд зээлдүүлсэн юм а гэд би хэлээд нь шүү дээ энэ чинь. Та дуугаар хийж чадахгүй бол гадаа үүдэн гараа хүлээж. Нэр миний онгорхон гараад хүлээж. Тхүү. Энийг хитгэн бор дөрмөдтэй чи юу бачимдаад байгаа. Энэ хүнтэй ярьж чад гараад очив за. Үгүй шүү. Энэ мөнгийг алдсан эзэн та, олсон хүн нь би. Тэгэхээр би энэ ч байж л таарна да. За. Тэгвэл цаашаа явъя. Та тэр айлдаа очиж ер нь мөнгөө сургалсан уу? Би надад
Тэр айд очих надад ямар нэгэн зав байх вэ? Ойрд миний ажил гэж эшлоноо дараад байна. Та нэг жоохон тодорхой яриа шүү. Уучлаарай би залуудаа цэргийн дарга байлаа л да. Тэгээд л одоо давчлалтанд орж байгаа цэрэг шиг л эгнээрээ орж байна гэж хэлж байгаа ухаантай юм л да. Тэгээ завгуудаа та шүнжэнгээ арх учаа юу аа? Мөнгө хаана байснаач мэдэхгүй согтсон байна гэдэл ингэж яхаар юу үнэ хэлчихэж. Чи баяач тээ. Би ямар ч гэсэн төрийн чухал ажил хашдаг хүн шүү. Би тэгтлээ арх уугаад засардаг хүн биш. Уучлаарай. Тэр Алтай гэж яриад байгаа хүн намайг овцоор байхад миний цэрэг байсан хүн л дээ. Хувийн таксист юм хүн. Үгүй тэгвэл чи тэгээд мөнгө алдсан бол тэр дорхноо мэдээд очиод асуучихгүй яасан юм? Та намайг найшин чи явжтэй. За Маргалтхан зогсоо. Та тэр айлынхан байрны дугаарыг мэдэх үү? Хичин. Шүн. Би хүний тэргээр хүрэгдэж байгаа. Тэгвэл машиныхан дугаарыг харсан уу? Би юу? Байрныхан дугаарыг мэдэхгүй. Машиныхан дугаарыг хараагүй. Гэхдээ ядаж. Эхнэр нь ямар ажил хийдгийг нь асуугаагүй юу? Үгүй шүү. Өөр шөнөөр та чин согтуу орж ирэл тэр хүүхний царайлаг, зочломтгой сайхан ааштай гоолыг битгээл магтаад байгаагүй лөө? Та хоёр арай төрөгдөж байгаа юм биш үү? Ер нь тэгээд ирсэн зочныхоо халаасыг хоосолчих тийм цагаандан гарсан ловир чинь ховрхон байдаг юм шүү. Хамаг хэргийн эзэн энэ хүн өөрөө. Энэ хүнийг би бүр дотор гадаргүй сайн мэднэ. Сайн асуу. Миний халаас хөвлүүртэй. Мөнгө яасан ч юм. Таны халаас хөвлүүртэй яах вэ? Танд мөнгө байсан гэдэг чинь батлагдахгүй байна шүү. Энэ ерөөс их балархаа хэрэг байна дөө. Үгүй та чинь балархайг тодорхой ойлгох гэж энд суудаг юм биш үү? Аа? Эсвэл ирсэн хохирогчтой эргүүлээд ял тулгаад ээ гэж таныг татвар төлөгчийн мөнгөөр тэжээгээгүй л баг шүү. Яг дургүй байл тэр дарга цэрэг дээр чинь очиод өгье л дөө. Болно. Тэглээгээд юу болж долоох юм? Би ч гэсэн өөрөө татвар төлөгч хүн. Тэгж ярих дээр нь тулах юм бол тэр татвар төлөгчдийн мөнгө яаж яваа та хоёрын халаасанд орчихсныг би бас давхар шалгаж болно шүү. Хөө за. Та ч надад бүр доромжлох шүү те. Дуулаа миний онгор тайвшил даа. Чиний зөөр хөвдчихин шүү дээ. Ер нь ингээд очиж зүг ингээд сайхан яриад ойлгоцчих л доо. Үнэхээр би мөнгөө гэхээр тийм согтуу байгаа ч үү. Би чи аригчин хүмүүс би чинь төрийн ажилтан хүн шүү. Та мөн тааруулж уудаг бах та. Энэ албанд орсноосоо хойш та гэртээ арх ханхлуулаагүйгээр ирж үдсэн удаа байгаа юу? Одоо бүр үүр шөнөөр ирдэг болсон. Гэтэл би яаж юм? Хизээ ирэх бол гэл хөлийн чимээ чагнаал. Шүнжэнгөө би тэр эд тогшлын чин дунд ганцаараа чичирч суудаг. Чи ер нь худлаа илж чадхал хүн. Мөнгөө ер нь хаана хэндээ очиж өгчгөөд Алтай гэж байхгүй хооронд хүний нэр зохиогоод байгаа. Би яаж мэддгийг? За ойлголаа. Та мөнгөтэй явсан юм шиг байна. Мэдээч хэр. Би мөнгөтэй явсан. Гэхдээ тэгээд мөнгөтэй юм тэр мэдчихэж. Удаан ч нэг л биелэгжүү архиар дайлаад намайг шахаад байсан байхгүй юу? Тиймэрхүү улсууд нэг тийм ховдог нүцтэй байдаг юм да. Гэхдээ ер нь мөнгөнд дургүй хүн гэж хаана байх юм? Танд ч хэрэгтэй, надад ч мөнгө хэрэгтэй. Тийм биз дээ авчаар. За тэр бүх юм ойлгомжтой болчихлоо шүү. Одоо бид явж болно үстэй. Энэ байцаач тэр улсуудыг байц. Би тэрийг мөнгөч болно. Нэг тендер болохоо яа. Юу тендер вэ? Манай ажил дээр тендер хязгаарлаж байгаа. Уучлаарай авчаарай. Би ихнэрийн хүмүүс нэг өөрчлөлтгүй танаас. Чиний гэсэндээ бол миний охин шүү хүн шүү дээ. За баяртай. Баярлалаа.
хөөцгөлөө. Жаахан хүлээж. Ингээд ойлгоцчих юм дээр. Чи сая хамаг баянга дэлгэчих шахлаа шүү. Би яасан гэж сандарсан гэ. Одоо тэр мөнгө хаанаас ороод ирв гараад ирв гэж хэн ч асуухгүй. Асаа нь хэдхэн үгээр учрыг олж байгаа үстэй. Юуны ч учир олдоогүй штэ. Үнэхээр тэр 20 мянган долларыг харьцсан юм уу да? Хүнд зээлдүүлсэн биш үү? За үнэ хэлчихлээ. Үнэ хэлчихдэх үү? Хоёлаа ингэж хүн гай төвөж хэрэг учруулж ирснаас одоо л үнэ хэлчихлээ. За гойж штэ. Өгөөч үү, зээлээч үү? Харин би чамаас нэг юм асуу. Чиний тэр хүн чинь зэлтэй итгэж биш үү? Яасан? Залхаад яаж ийн? Тэр бумын тендерт ялуулчих бол үлдсэн 40 мянган доллар дээр лоонч нөхөр биш биздээ гэж асууж байна. Та ялуулхаа л мэд. Тэр 40 мянга яаж олж авах би өөрөө мэдээ заа юу. Гэхдээ тэр 40 мянгаыг ярихаас өмнө тэр 20 мянган долларыг л би олж авмаар штэ. За чиний зүг хонгор минь. Үлдсэн 40 мянган доллар гартаа оруулахгүйгээр тендер ялуулах тухай би итгэлтэй ярьж чадахгүй болчиход байна. Гэхдээ тэр 20 мянгаыг олж авахгүйгээр 40 мянган тухай би ярьж чадахгүй штэ асаа. Тэр ширээний нүд шургуулгандаа үтсэн юм уу да? Тэгч үзье л та. Явдаа. Авгаагаас бусдын сайн байцгаана уу? Манай хөргөн сайн уу? Хүүшээ сайн болтой. Юу вэ наа? Тэр гүнгэд манай булган хатагтаа чинь амчин болчихоо юу те. Харин тийм ээ, би ч яг ялаа хөөцөлдөө. Таны хатан чинь харин мөнгө хөөцөлдөд байгаа юм биш үү? Тий. Гэхдээ тэгээ тэр хүн чинь хэдэн сар сунгаж өгье гэж байна. Цаадал нь 3 сар сунгаад өгье гинэ. 3 сар гэж тий. 3 сард чинь бит хоёр юу болж чадах юм бэ? Гүн чинь байраа алдчихгүй хүн шиг 3 сар болж ивэл учир нь олдно үстэй. Тэр ч тийм л дээ. Тэг одоо яах юм? Одоо яах юм мөнгө хэрэгтэй байна. Мөнгө. Юу мөнгө вэ алтаа? Чи яасан юм ойлгох юм бэ? 3 сараар сунгуулахт чинь 3 сарын хүүг урдчилж төлдөг юм байна шүү дээ. Тэгээ хийдэ. 160. 480 л байхгүй юу? 480 мянга. Тийм их үү? Тэг яах юм бэ? Яаж болох юм? Чиний нөгөө цуглуулсан хэд дээр чинь энэ дээр нэмчүүл хүрчих юм шүү. Хэдийг үү? Эдийн тэг зарах юм уу? Ламбард нь тавих юм уу? Ламбард нь дүүлгүй яах юм бэ? Би эзнийг тэгж хайрыгаа муулцлахгүй шүү. Ламбард хэдийг өгөх вэ? Гэн чинь 150-ыг өгчихөө л хүү дээ. За. Гэхдээ миний цуглуулсан хэд дээр нэмээд энэ чинь ерөөсө бараадахгүй юм байна штэ. Яаж байгаа чи өглөө 40 мянгаыг аваад гарчихсан штэ. Бас хүүхдүүдийн цэцэрлэгийн мөнгө гэж байна. Хүүхдүүдээ ямар цэцэрлэгээс асуултаа нэш. Яй дүүц. Надад ч одоо мөнгө зээлдүүлдэг хэн байдаг вүлээ? Хэн л байгаа ч гэжтэй. За чи хүлээж заа. Хүлээж ээ. Гү чи хайчих гэдэг юм. За. Би төр гарчаа тэр. Чи маргааш өглөө хөт мөнгө олж чадах юм уу? Чадалгүй яадаг юм. Чадна. Яаж вэ? Маргааш уулзаач хүнлээч байна. Найз нь яаж хийж байгаа л мөнгө зээлдэж штэ. Завс яадаг юм блэ? Манай хүний энд овоо хэдийн байгаа юм биш үстэй аа? $500. Хүч маа энийг Маргааш өгнгээд тагцсан шүү. миний хайрт нэг сэргийлсэн шүү. Хөөе би ерөөсөө бүх ажлыг ялцуулна. За Маргааш. За маргааш бол төрч эргэж мэдэн шүү. За би явлаа. За нэг ийм л юм болоод явж ин да хөш. Одоо тэгээд нөгөө цагдаа чинь тэр айлыг оллоо гэхт чинь бид нар аваагүй мэдгүй шүн оргоод гарсан согтуу үнийг бид нар яаж мэддгийг ингээл гүрийж байгаа.
тийм амархан улаахгүй наад хүмүүс чинь. Ийм хэрэг хийж байгаа хүмүүс юу гэж тийм амархан улаагаад буруугаа хүлээх юм бэ? Хөө тэгээд харанхуй шөнөөр өөрөө тэг согтуу гараа явцсан гэж үздэй. Уг нь штэ өөрсдийн цэрийгэд гэртээ хөргүүлсэн бол зүг байсан байхгүй юу? Харин тий. Гэхдээ тэгээ яах нөгөө согтуу хүн чинь танихгүй айл цэрэл хурдан гэртээ харил гэж утсан баг л та. Хүш. Эцэд явж манай энэ даргын буруу байхгүй юу? Гэхдээ тийм их хэмжээний мөнгө бидээ авч явж иж тэгээд шал танихгүй айлд очоод архиугаад согтоо. Тэгээд шөнөөр явган нүцгэн аваачаад гараа явчихдаг. Тэгж байгаа л ийм хүмүүсийн зуушилчж байгаа байхгүй юу? Тэгээд наад өнгө чинь тэгээд сүлд нь олдохгүй. Тэгээд би аваагүй хүмүүс нь гүрэлчүүл яах юм? Гэхдээ цагтаа ихтэй байцсан нэзтэй. Тэгээд жоохон мөрдөн нэз мөшгөн нэз явж штэ алдсан хүн өөрийнх нь л хохиолно штэ. Тэр айлыг тэр хүмүүсийг яаж олох вэ? Уучлаарай. Орчлох. Та дүр хүлээж одоо одоохоо. Наад хаалга ачих та. Хүшээ. Тэр цагдаагаас төрүүлээ тэр айлыг бүр олмоор санагдчихлаа. Олж уулзаад ивэр гуугаад үздэг юм билүү? Цагдаа нөгөө айлыг чинь очиод асуудаг. Шоронд орхосоо айгаал аваагүй гэд гүрийчвэл би өстө мөнгө олж авч чадахгүй шүү дээ. Наадах юм биш үү? Бөөн төвөг болно. Бөөн хилан бөөн ажил болоод тэгээс сүулт нь шүү дээ. Айггүй л бол бүр явж штэ хөшөө наадах чинь чи өөрснөө мөнгөнд орооцолтой шүү. Үгүй ийм их мөнгө хаанаас гараад ирсэн бэ гэдэл асуудалд орол яах юм. Тэр нэх орооцолдод юу болж талаах үлдээ. Хүшээ. Гэхдээ найзаа. Чи бүр ойр данзаарсан уу? Манай энэ насаа чинь хил явдалтай хүн шүү дээ. Ойр дандаа арх ууж ирнэ, оройтож ирнэ. За тэгээд бүр шаал танихгүй эмэгтэй хүний үнэртэй ус үнэртэн гэж бодтоо. Би биш тийм цаасаа үнэрлээ сууна уу гэхээс очиод биеийг үнэрлэхгүй шүү дээ. Тийм үсттэй. Тэгээд ч танаа нөхрийн байтугай өөрийнхөө нөхрийн үнэрийг хүртэл мартчихад сууж шүү дээ заримдаа. Гэхдээ би чамайг тиймэрхүү юмыг анзаарч харж гэд энэ ажилд оруулаа эцтэй. Гэхдээ найз нь өөрөө өөрийнхөө оролт туслахаа хийгээ явж байгаа. Тийм үү? Цаагаргийг хоёрыг хийгээрэй. Би ч чамайг дүүгэж олооч нь болгоцсон болохоор тэгээ найз нь за чиний нөгөө нүд чих болдог ажлаас чинь жоохон салд санаа амарлаа гэж бодоод байгаа байхгүй. Ер нь явж штэ наадах чинь чиний өөрөө чинь буруу баг. Яа. Үгүй чи дүүгэж олооч болоо гэж тулгаагүй байсан бол за юу тэр таксинд дарга гараа өргөж суугаач уу үгүй ч юу. Тийм биз дээ. Хэрэв өөр жолоочдсэн бол тэгж яваач уу. Нэрээ тийм болов. Би ч маасаага арай дэндүү цагдаад байгаа юм болов. Үрш. Танаа асралт чинь танаа дүүгүүгээр орох гарах газар гэж бас байж болно үсттэй. За. Тэгэд чи ер нь тэр таксиныхан жолоочийг олж уулзсан. Яах юм мөнгө нэх гэж юу? Уу яг одоо мөнгө нэхэн тэгээд тэр хүн чинь өстө танаа асралтыг хаагур хинтээ юу хийж явсан бэ гэдгийг ганцхан тэр жолоочлаа мэдэн шүү дээ. Нэрээ тийм юм байна тий. Айгуул бол тэдний чи аль нэгнээс нөгөө $20,000 чинь гараад ирэх шүү. За хүшээ. Ингээд ухаад ах юм болж бүр хэцүүдг юм байна л да. Манай хүн $20,000 явсан гэж яадаг. Хаанч өтсөн, хинтээ жуулдсан. Гэхдээ ер нь тэгээд нөгөө $20,000 явсан ч юм уу, гүү ч юм уу тэрэн дээрээ толох биш шүү. Яасан юм зүйл. За. Өчигдөр штэ. Манай дарга энэ вискиг хүн өгсөн байхгүй. Тэгээ цаадах чи энийг өштэй тал дундуур хүртэл нуучаад тэгээ гараа авчихсан. Бас нэг юм байгаа. Энэ хараа. Юу яа? Номлоо гаацтай. Яа. Энэ ч их гоё. Тэгээд дотор нь штэ манай даргын нэр усын бичиг, албан тушаалын бичиг дурсгаваа гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд дотор талдаа хаашаа шин штэ урт өргөнөөрөө яг $20,000 таарахаараа тийм булаалцсан. Тэгээд наадад чинь дарга яах вэ яваачаад нөгөө алтын аваад авдрын хайна гэдэг үлгэрээр орчихгүй юу? Хасрал даргаад ажлын амжилт үсэйг нөө. Тэгэхээр найз нь авцсан зүгээр. Ийм тэгээд яагаад чанд үйж идэв? Үгүй яах вэ илүү тхив үед юм бэ байж л гэлтэй. Тийм биз дээ. Чи наадгаараа яадгийн тэгээд Гэхдээ янз янз юм цуглуулдаг хүмүүс байна. Сүүлдээ бас хэрэг болооч үгүй ч юу. Үгүй тэгэд ч юу насаараа нарийн бичгийн дарга яваач үгүй ч юу. Мэдхгүй шүү дээ. Чи бүр хөгийн юм цуглуулдаг юм байна л та. Тэгээд штэ тулаа. Явж чи эднэр чинь нэг сүргийн хүмүүс гэдгийг мэдэж гин үү? Чон бол чон, хонь бол хонь шүү дээ.
Тийм биз дээ. Тэгэхээр би энийгээ айлгаад юм уу, сүрдүүлээд юм уу, ямар нэгэн хэлбэрийн байгаадах шаардлага байхгүй шүү дээ. За. За би явлаа. Аль байж та? Үгүй амира. Яасан? Чи саяхан намайг найз өгч. Сайхан би хэрэггүй. Үгүй яг эсвэл чи надад зарч та ямар үнтэй? Би мөнгөөр бодлоо тавь. Асралтай ганцхан хайртай чи биш шүү дээ. Би сэтгэлийн чамд ээж ном надад өгч болно гэжтэй. Чи чүр. Зэц. Та ямар хэрэгээр уулзсан бэ? Цаг маг авсан юм уу? Хувийн юм уу? Албан ажиллаар явж байгаа юм уу? Хувийн байлгүй яах вэ? Хувийн хэрэгээр бол бараг уулзч чадахгүй байх. Өнөөдөр дарааga аягүйх ажилтаа байгаа. Албан ажиллаар байгаа хүмүүсийг ч авч уулзах байгаа даа шүү. За яг юуцсан тасууж ийцээ. Энийг замдаа орон тасуугаад үгүй за. Удаа бол. Таны нэр хэм блэ? Сэлингээ. Хаанаас явж байгаа? Ажилласаа. Үгүй гэрээсээ. Гэрээсээ гэж бичээ. Комиссар гэж хэлвэлээ. Тань руу эргээд залхыг гэж тэгсэн шүү. Тендер байгууллагын нэрсгийн жагсаал За. судалгааны материалуудыг өнөөрөө одоохон оруулаад өгдөг. Тэгээ. Дарааga энэ хүн тантай уулзна гэд. Сайн байна уу? Сайхан амарснуудаа асарч Зав байна. багтай байна. Хэрвээ надтай уулзах хэрэгтэй бол миний нарийн бишгтэй уулзах хэлэх юм хэлчих. Та намайг нэг л танихгүй байна да. Би ягаа нөгөө алтан ихнэр нь штэ. Өчигдөр орой. Оо за. Би одоо саналаа уучлаарай. Би Тэгэд танд юу гэж явна? таны эмийг өгөх гээд. Яа, та манад мартчихсан байлээ. Тэгээд бас нэг хүсэлт байна. Би бүр ажилдаа турцад мартаж ярих гэж. Би тойрон шин найдвартай уулзахаар ёо санаа зовсонгүй. Аваад ирдэг нь ашиггүй дээ. За. Алив яршин байна энийг тамираа тоолж. За тэгээ. Цаадах чинь давгүй юу? Давгүй. Машина бариад. Би өчигдөр гэртээ хараад их нэртэй манай цэргийн их нэр гэж их сайхан хүүхэн байна гэж. Өөрөө чинь мартаж ярьчихсан чинь. Бадар шигсэн шүү. Хардуулаад. Нэг нөгөө ярилцчих. Юу тухай юм? Надад цаг их ба. $3100 шүү дээ дарга. Гарын үсэг авлаа гэж бичих юм уу? Тийм л дээ. Тавал таяр чинь жоохон өөр юм яриадсан биз дээ. Нэг $20,000 алдсан гэдэг. Зайлсгүй би буруу ойлгоцсон болоо туул руу асуух уу? Үгүй уг нь $3,600 байсан л та. Тэгээд би $500-ын хэрэг болоод банкныхаа өрөөс сунгах гээд. Та тоглоод байгаа юм биш үстэй арай. Юу гэж юм? Үнэн байлгүй яах вэ? Яг $3,600. Орын хураасан чинь хүнжил дотроос чинь гараад ирсэн. Хүнжил дотроосоо. Тэгээ үлдсэн хайцсан. Гуцанд орчин байгаа юм айлсгал оронд орчин байгаа юм уу? Чи юу яриад байгаа юм бэ? Таяр чинь туул таяр чи ярихдаа $20,000 алдчихлаа. Цагдаад бүр төлөлөө гэж яриад байсан. Тийм ч тийм л дээ. Гэхдээ тэгээд таны ингрич халаас ийм хөвлөртэй байдаг үстэй дараа. Хөвлөртэй. Та сонсоод тэгэхээр хөвлөртэй хармаанаас чинь биш үү мөнгө өөрөө унцдаггүй. Тэр чинь хүн л авна уу гэхээс мөнгө унахгүй шүү. Би тийм их мөнгө аваагүй. Юу вэ ч одоо. Тэгээд би хулгайлсан болж гин үү? Ч тодорхой л байгаа үстэй. Та сая $3,600 хүнжил дотроос оллоо гэж хэлээд надад $3,100-ыг авчирч өглөө шүү дээ. Тэгэд энэ чинь нэштэй хүлээж авсан хүний гар үсэг гэж байхгүй. Танд өгсөн хүний гар үсэг гэж байхгүй. Ойлгомжтой өстө дарга. Тэгэхээр энийг ерөөсө цагдаагаар үлдсэн асуудлын шийдвэсн дээр ах. Би аваагүй энэ ч одоо яадаг вүлээ. Дарга та үлдсэн ажлаа амжилж ах юм уу? Би тэгээд энэ асуудал чинь энэгээр зохицуулчих. Та биш дээ надад. Энэ асуудлыг үзээ юу? Хаанаас яаж мөнгө олсон бэ? Яасан бэ гэдэг бүгдийн тодорхой биччих. Чи ямар амар хүн бэ? Гүн чи айгаад ах юм юу байгаа юм бэ? Над тэрэ зүгээр болсон бүх юм ал биччихгүй да хаанаас олсон яасан гэ. Тэгээ гарынхаа үсгийг зурчих, гэрийнхаа утсыг өөрийнхөө хаягтаал биччихэл. Алив чи нааш ороод ирдэ. Чи юу болж байна? Той гарч. Би ажилтай байна.
Золио хийж тэрний хэдэн долларыг барьж наашаа гүйж ирдэг байна. Үгүй чи хүний мөнгө яаж болох вэ? Тэгээд ч бид нар ямар таньдаг улс биш. Чи намайг хөөдөж орхилоо. Золиг гэж. Одоо яад юм бэлээ? Асралтгүй. Би тийм их мөнгө аваагүй шүү дээ. Тэр $500 бол би зүгээр банкныхаа өрийг сунгах гэдэл үнэхээр аргагүй болоод л хэрэгжилчихсэн. За тэр яах вэ? Чи ерөөсөө явж бай. Гэрийнхээ гайг утсан тэмдэглүүлчихээр. Алтыг надтай ярих чи заа юу. Үгүй чи. Үлдсэн мөнгө аваач. мөнгө Түр аваач. Тамир. Сайн мөнгийг энэ бүсгүүд өчтөө. байна. Байна. Өшөө би байна найз нь. Хүш нөгөө дарга нөгөө мөнгөийг ч нэмж авч болохгүй гэд буцаагаад өгөөд явуулчихсан шүү дээ. Үгүй чи. Үгүй чи авахгүй буцаагаад өгчдөг нь ямар учиртай юм бэ? Үгүй мэдхгүй авч болохгүй л гэж тэгж штэ бодвол цагдаагаар нь хэмжлүүлээд нэг бүсэн бүгдийг нь олж авъя гэж бодсон юм байгааз. Дуудаж тэгээ оруулаад юу гэж хэлсэн? Чи мэдээгүй юу? Би яаж мэдх юм бэ? Дарга юу гэж байна гэж би асуусан л та. Тэгсэн чинь мөнгө аваад яваа гэж юм бол гэж тэгж байгаа байхгүй юу? Харин найз нь штэ. Найз нь штэ гэрийнх нь хаяг ажлынх нь газрын дугаар бүр нөхрийнх нь машины дугаар хийсэн бүгдийг бичиж авчихсан штэ. Үгүй ээ, уг нь тэр хаяг маягийг аваад оцорсон болж яах вэ те? Цаа чин тэгээ өөрөө чамайг бичиж ав гэж хэлсэн үү? Даргад тэрийг санах зав гэж юу идэх юм бэ? Би л сав хүтэд бичиж авч байгаа байхгүй юу? Йоо, заашгүй дээ чи минь. Йоо, чамгүй байсан бол манай хүн чи яах байсан юм бол та? Мэдгүй. Би ч гэсэн чамайг байхгүй байсан бол ер нь яах байсан бол? Тийм дээ. Тэнд чи, энд би. Үгүй тэгээ марцнал цаадах чинь ямар шугуу хөхөн байна. Үгүй, хайтайхан л юм билээ. Нэг байдаг штэ, нэг хайтайхан хөхнүүд байдаг штэ. Тийм л юм билээ. Үгүй тийм үү? Хулгайч баймар санагдахгүй байна уу? Үгүй, тий цаадах юм штэ $20,000 чи авчихлаа гэсэн чинь яа бүр борохот болсон юм шиг болж байгаа байхгүй юу? Тэгүүлч бүр заллах жүжиглэх хоёртоо нэвтрхий олцсон хүүх юм байна л да. Тэр хүүхний зүрх зэргийг бүр гайхчихлаа. Тэгүүлч чи хэд хоёр жинхэнэ эрсэлэнтэй тулж байгаа юм байна да. Зарслан сүр хүчтэй болохоос биш жинхэнэ ол залхахтаараа эрсэл нь илүү сүхэтэй байдаг штэ. Тэгэд хин жинхэнэ эрсэлэн болохоо үзэж гин үү? Тэгэл болж таархан дээ Тамира минь. За ямар ч гэсэн чи тэгээ астралтыгаа хүүхэнтэй хоноогүй. Тэгээд дээрэс нь мөнгө айл болцсныг мэдэж авлаа штэ. Тэгээ санаа ч амарч байгаа юм биш үү одоо? Тэглээ. Гэхдээ би чинь мөнгө хаахаас гадна бас өөр юм хайгаад байгаа юм шүү дээ.